Библи ба Бурхан хоорондын холбоо юу болох талаар үннийг хайж судлах нь нэн тэргүүний чухал асуудал. Бурханы үг ажил бүгд Библи дотор тэмдэглэгдсэн байдаг. Бурханы үг болон ажил Библиэс ангид байж тарахгүй. Үнэн дээр эзэн Есүсийн зөндөө үг Библиэд тэмдэглэгдээгүй гэдгийг та нар сайн мэднэ. Үүнийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Эзэн Есүс би дахин ирнэ гэж олон удаа зөгнөн хэлсэн байдаг. Эргэн ирсэн эзэн Есүсийн үг Библиэд хэрхэн урьдчилан тэмдэглэгдсэн байх вүлээ? Библи Бурханы авралыг бүхэлд нь багтаасан. Библи Бурханыг төлөөлдөг. Амен. Үүнийг шашны ертөнцийн тэр чигтээ хүлээн зөвшөөрдөг. Бүх итгэгчдийн итгэл Библиэлд суурилж ирсэн. Тэгэхээр би Библи эзнийг төлөөлнө гэж итгэдэг. Эзэнд итгэх нь Библиэд итгэх, Библиэд итгэх нь эзэнд итгэх гэсэн үг. Амен. Чи Библиэр эзэн болон эзний хоёр дахь ирэлтийн үг ба ажлыг орлуулж байна. Энэ чинь эзнээс урууж байгаа хэрэг биш гэж үү? Чи эзэнд үйлчлэгч үү эсвэл Библиэд үйлчлэгч үү? Хүмүүс Библиэд Бурхантай адил байр суурь өгдөг. Бүр Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Тэд Библийг хамгийн дээд гэж боддог. Тэр ч бүхэл Библиэр Бурханыг орлуулах гэж зүтгэдэг. Шашны ертөнц зөвхөн Библийг хүлээн зөвшөөрч эзний эргэн ирэлтэд итгэхгүй байх хэмжээнд хүртэл живжгсэн байгаа нь тодорхой тэдэнд аврал өгье. Төгс хүчит Бурхан хэлсэнчлэн тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан. Харин Библиэд итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохоонууд байсан. Хэрв хүний итгэл гагцхүү Библийг мөрдөд оршиж, хэрв тэд эзнийг агуу гэж шүтэн мөргөж түүний үгийг хэрэгжүүлж чадахгүй бол, хэрв тэд Бурханы үг зааврыг хүлээн авч дуулууртай байх чадваргүй бол, түүнийг хоёр нүрт фарисей гэж та нар хэлэхгүй гэж үү? Би таны үзэл бодолтой санал нийлэхгүй байна. Өөрсдийн итгэл Библиэс юусоо салж болохгүй гэж олон удаа хэлж байсан. Бурхан хүнийг аврах ажил хийж чадна. Библи хүнийг аврах ажил хийж чадах уу? Яасан. Бурхан үннийг илэрхийлж чадна. Библи чадах уу? Яасан чадахгүй. Бурхан хэдийд ч хүнийг гэгэрүүлж гэрэлтүүлж замчилж чадна. Библи үүнийг хийж чадах уу? Үгүй. Бурхан бол Бурхан. Библи бол Библи. Хүн Библийг Бурхантай тэнцүү байранд тавьж, Библи Бурханыг төлөөлж чадна гэж боддог. Энэ чинь Бурханыг дорд үзэж, доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Хэрв Библи нь Бурханы ажлын тэмдэглэл хүний Бурханд өгч байгаа гэрчлэл юм бол тухайн хүн Библийг уншсанаар мөн хамиг авч чадахгүй. Эзэн Есүс ингэж хэлсэн. Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөн хам бий гэж боддог. Мөн тэрээр нь намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтаа болгож чадах над дээр чи ирдэггүй. Амен. Библиэд мөнх ам байхгүй. Зөвхөн Христэл үнэн, зам, ам юм. Амен. Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй. Өн удаан мөнхөд үргэлжлэх үнний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам. Нөгөө тэгүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм.